За сайн байна уу? Планын сургууль цэцлийн төвөөс эрхлэн дэлгэж буй хижүүгийн бодлого болон бодолтууд өнөөдөр болохоор хижүүгийн 2021 оны 1-р шалгалт шинжлэх ухаан физик бодлого 1-ийн Е. Одоо манай бодож байгаа 5 дахь бодлого байна. Гээд зургийг харсан. Зургийг харсан юм болохоор нэг бүрштэй бие тавьчаад бүрштэй биегээ ил уртаа агшаацсан юм шиг байдаг. Харин болохоор бас нэг графикаар утсан. Тэгэхээр энэ жоон заван бодлого байж магадгүйгээр харахаар шууд ер нь жоохон аймаг санагдаж байгаа байхгүй тий. За яхан доотлын 1-ээс 6-аас аль график нь kx болон x-ийн хооронд хамаарлыг илүү сайн харуулж байна вэ гэдэг. Kx болон x-ийн хооронд хамаарлыг харуулсан график сонгох юм байна тий. За болгоны хөвөлбөрийг харъя гэсэн чинь. За дахиад өрөлтгүй хэвтэй хавтгай дээр баны гэдэг энэ болохоор манай spring гэхээр хавар гэдэгс гадна бас push гэсэн утга байгаа тий. Push-н дээр тийм үү за нэг жижиг бие холбоо тавьсан байгаа юм байна. За push-ний маань болохоор өөрийнх нь уртаар байхад буюу ямар нэгэн агшилт суналт байхгүй үед болохоор нэг талынх нь үзүүрт нь хан тавиад нөгөө талынх нь үзүүрт нь жижиг биегээ тавьсан байж. За тэгснэ энийг болохоор L хэмжээтэй агшаалаа тий. Энэ дэр анх байхдаа болохоор ямар нэгэн нөгөө дельта x байхгүй. Ямар ч агшилсан сунсан юм байхгүйсэн. Тэрийг төсөн чинь L урттай түлхээд тавьчихъя. Тэгснэ ямар нэгэн анхны урд өгөхгүйгээр гараа тавилаа. Тэнгүүд хөдөлгөөн хийж эхэлсэн. За хөдөлгөөн хийж эхлэхдээ болохоор би x тэ энэ x хэмжээнд агшсан байх үеийн кинетик энерги нэ. Мөндөө энерги буюу яхан кинетик энерги гэдэг маань нөгөө хөдөлгөөний маань энерги байгаа тэ. EK гэдэг чинь EK тэнцүү mv квадратыг хуваах нь 2 гэдэг хөдөлгөөний маань энерги байгаа. Хөдөлгөөнийхөө энергийг kx гэж тавих юм бол энэ маань юунаас хурднаасаа яаж хамаарах вэ? Хурднаасаа биш те x-ээс буюу нөгөө агшсан байгаа хэмжээнээсээ яаж хамаарах вэ гэсэн тийм бодлого юм байна. За ер нь push-ний тухай ярихаар чинь ийм штэ. Эхлээд яхан push байлаа. Хан байлаа. Энд дэр ингээд нэг m-аас b тавьсан байя. Тэнгүүтээ анх энэ нөгөө доктортой байгаа те ямар ч агшилт суналтгүй байрнаас нь ингээд нэг x хэмжээнд ч юм уу эсвэл нөгөө тийшний x хэмжээнд ч юм уу сунглаа агшаалаа. Тэгэхээр нөгөө гукийн хэл гэж байгаа те. Энд дэр яг гук гэдэг бэлтвч. F тэнцүү хасалтмжтэй K гэсэн. K нь болохоор push-ний маань өөрийнх нь push-ний хат гэж нэрлэдэг те. Push-ний хат. Push маань өөрөө хэр хатуу зүйлэн push юм бэ гэдгийг илэрхийлсэн тав байгаа. X маань болохоор агшилт сонголтын маань хэмжээ байгаа. Тэгэхээр F тэнцүү хасах Kx гэдэг маань ерөөсөө X-ийн эсрэг гэсэн санаа. Хэрвээ ийш нь ингээд агшаагаад хайчих юм болохоор хүч нөгөө буцаж сунах гад нөгөө тишгээ хөвчлэн те. Хэрвээ татаа тавьчих юм болохоор буцаж агших гад нөгөө тишгээ хөвчлэнэ гэхэд X-ийн суналтын эсрэг чиглэлтэй шүү гэдгээс болохоор хасах тэмдэг гарч ирээд байгаа. F тэнцүү хасах Kx гэдэг хүч үйлчлэн гэж байгаа. Нөгөө талаас болохоор push-ний нөгөө потенциал энерги гэж байгаа. Энэ тэнцүү Kx квадратыг байгаа нь хоёроо. Push-ний маань потенциал энерги буюу нөгөө байрлалаас хамаарсан энерги маань одоо push-ийг л яхан ийм хэмжээнд агшаачлаа, ийм хэмжээнд сунгацлаа гэсэн үед болохоор тэр push чинь сул тавих юм бол шууд хөдөлж эхлэв шүү дээ. Тэр яагаад хөдөлж эхлэх байгаа юм бэ гэхээр болохоор ийм хэмжээний энерги өөртөө агуулсан байгаагаар хөдөлж эхлэв гэж хэлж болно. Ийм хүчээр үйлчлэн. Тэнгүүтээ би энэ дээр болохоор F тэнцүү хасагдмжтэй Kx тэнцүү. F тэнцүү m ал авах хэрэгтэй шүү дээ. Эндээсээ A-гийн оронд болохоор X-ээс 2 зэргийн уламжлал байрлалаас уламжлал авах юм бол хурд гарч ирнэ. Хурднаас нь дахиад уламжлал авах юм бол хурдтал гарч ирнэ. Тэгэхээр энэ хурдталын оронд болохоор X-ийн 2 штрих тавиад X 2 штрих тэнцүү хасагдмжтэй K хуваах нь m-тэй X-тэй. Энэ болохоор одоо шууд нөгөө push-ний маань тэгштэл болчихно те. Квадрат тэгштэл байгаа штэ. AX квадрат нэмэх нь BX нэмэх нь C тэнцүү тэгээд квадрат тэгшлийн шийдэн болохоор шууд X1 2 тэнцүү хасах B нэмж хасах нь язгуурдаар B квадрат хасах нь 4AC хуваах нь 2A. Квадрат тэгшлийн шийдийг угаасаа ийм байна гэж байдаг штэ. Тэрнтэй адилхан бас яах юм. Эндээс хасах тэмдэгтэй омега квадрат X тавьчихдаг. Хэрвээ ийм одоо яах юм X-ийн 2 зэргийн уламжлалын тэгштэл нь ийм хэлбэртэй байх юм бол энэний шийдний шууд X тэнцүү A косинус омега T нэмэх нь P байна гэдэг. Энэ тэгшлийн шууд шийднэ. Энэ дээр болохоор далайц нь байгаа. Анх нөгөө хэр их хэмжээнд агшаасын сунгасан. Манайх дээр болохоор одоо шууд E хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэгмэдээ косинус омега гэдэг омега маань болохоор одоо бид нар чинь тэгшил маань x квадрат x-ийн 2 цэгтэй тэнцүү юу хасах k байх нь юм болцсон байгаа шүү дээ. Хасах k байх нь m x байгаа. Тэгэхээр энэ дээр омега нь болохоор шууд k байх нь m-ийнх нь язгуур дөрөв тий. Ингэж k квадрат нь
K квадратын эм чинь омега квадрат л нэстэй. Омега тэнцүү шууд ийм хэмжээтэй байгаа юм байна. Бодлогон дээр болохоор K-г нь бүшнийх өгцөн байгаа, эм өгцөн байгаа. Тэнгүүд омега чинь тодорхой тоо гэсэн. Эндээс А бас тодорхой тоо гэсэн. Тэгэхээр x тэнцүү L гэснээр косинус тэгээ язгуураар K квадрат эм тэгээд TP нэмэх нь P нь болохоор анх хаанаас эхэлснийг тодорхойлохын тулд хэрэгэлдэг юм байгаа. Энэ хугацааны явахаараа тэгэл яг косинусын график ч өөрөө ингэж явдаг график байгаа шүү дээ. Тэгээд x-ийн утга нь өөрөө хугацаанаас хамаарат байхгүй. Тэгээс хамаарат тий. Тэгэхээр юу гэдүүлээ анх эндээс эхлэх юм уу? Тэгээд L хэмжээнд агшаацсан байжгаад тэнгуүтээ буцаад яг байрандаа ирлээ. Буцаад агшлаа, буцаад сунлаа гэл угаасаа нөгөө пүршин тавьсан байгаа юм хөдлөх гэж тий. Нааша цааш гэж хөдлөж байгааг нь л хугацааны хамаарлаа зурх юм бол юм дагч иднэ лсэн. Ийм юм байгаа. За би эндээс юу хэлмээр байна вэ гэхээр энийг буцаад квадрат шилжмээр байна. Омега квадрат тэнцүү буцаад K квадрат эм болчихно. Тэгээд яг K-г нь олох юм болохоор эм омега квадрат шилжүүлэх юм тий. За эндээс болохоор дахиад нэг ийм юм хийж болно. X тэнцүү A косинус омега t нэмэх нь p гэдэг юм байгаа. Тэгэхээр эндээс эн чинь x чинь болохоор буцаад байрлал маань байгаа байхгүй юу? Тэгвэл x-ээс дахиад уламжлах буюу яг хугацаагаар нь уламжлахаар хурд нь гарч ирэх хэрэгтэй тий. Тэр эндээс дахиад уламжлах үзгээр v тэнцүү. За косинусын уламжлахаараа хасах синус болох хэрэгтэй. Хасах синус омега t нэмэх нь p. Тэгэнгүүтээ давхар функцийн уламжлалт юм уу? f от g от x-ийн уламжлалт гэхээрээ эхлээд f-ийн уламжлалыг тавиад дараа нь гэснээр доторх g-ийн уламжлалыг гаргаж тавьдаа шүү дээ. Тэгэхээр энэ дэр яхаа косинусийн уламжлал нь хасах синус. Тэгэнгүүтээ косинусын дотор байгаа энэ омега t нэмэх нь p гэсэн юмны уламжлалт юм болохоор p чинь тогтмолтой байхгүй ч омега t гэхээр зүгээр омега гараад юм те. За тэгээд энэ анх байсан a маань байгаа гэхээр хурд нь бол нэг ингэж хамаарах юм байна гэсэн юм гаргаж болно. Дахиад хурдтгал энэс уламжлаад гаргаж болно л да. Тэр ихтэй ямар ч хэрэггүй үстэй. За би энэ дэр юу ч гэдэг байгаа лээ. EK тийм үү? EK буюу Kx те. Kx маань болохоор кинетик энерги нь байгаа шүү дээ. Потенциал энерги. Энэ болохоор нэг нь хөдөлгөөнийх ямар хурдтай явж байгаа гэдгээс хамаарсан mv квадратыг ухаан 2 гэдэг энерги. Нөгөөх нь болохоор потенциал энерги гэхээр болохоор байрлал. X нь хаана байрлаж байгаас хамаарсан энерги. Тэр маань болохоор гукийн хуулиасаа kx квадратыг ухаан 2 гэсэн. X хэмжээнд сунгасан байх юм бол ийм байна гэсэн байрлалын энерги бол байгаа. Гэтэ биднээс асуусан маань болохоор потенциал энерги нь биш. Хөдөлгөөний буюу кинетик энерги маань байгаа тийм. mv квадратыг ухаан 2 байх юм байна. m-ийг ухаан 2 энэ v-гээ квадратчлаар хассан юм бусад нэмэх хүчин тэр хэрэггүй. Омега маань квадраттай, а маань квадраттай, тэгэхээр синус маань квадраттай юм. Синус квадрат омега t нэмэх нь p. Тэгэхээр ингэж тавьсан чинь эн чинь гол нь болохоор x-ээс хамаарахгүй юм шүү. Гэсэн юм болох гэдэг нь. Тотинг тийм болох гэдэг нь. Би болохоор тэр юу хэлээ? Омега тэнцүү язгуураар k квадрат нь m байх хэвээр гэдгээс k тэнцүү m омега квадрат болгоцсон байгаа. Тэгэхээр би энэ m омега квадратыг k болгож болно гэсэн үг. K a квадрат хуваах нь 2 гэдэг чинь энэ одоо тэгээ тогтмол байх гэдэг чинь. K l юм чинь тий. K l квадратыг хуваах нь 2 гэчихэд синус квадрата омега t нэмэх нь p. Гэт x-ээс гол нь хамаарсан байж чадахгүй байгаа. Энэ манай x маань болохоор өөрөө шууд x тэнцүү l косинус омега t нэмэх нь p байгаа. Тэгэхээр би энийг жоох янзлмаар юм байна да. Яг уу манай k тэнцүү ийм байгаа. Би нэг нь болохоор k квадрат нь l-ийг нь гаргаж агаад k квадрат нь 2-ыг нь гаргаж агаад l квадрат синус квадрат гэдгийг синус квадратын хооронд нэгээс нь косинус квадрат тавьчихдаг. Косинус квадрат омега t нэмэх нь p. Синус квадрат нэмэх нь косинус квадрат нэг гарах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр буцаад яхаа синус квадрат нэмэх нь косинус квадрат тэнцүү 1 гэдгээсээ синусыгаа олохын тулд косинус квадратыг нэгээс нь болгоод нөгөөд чинь гаргачих байгаа байхгүй. Тэгэхээр синус квадратын хооронд би энэ болохоор нэгээс нь косинус квадрат гэж тавьчих юм бол уртл нь болохоор k квадратыг ухаан 2 хэвээрээ гастан гэснээр k ухаан 2 маань үжиг l квадрат косинус квадрат чинь буцаад өөрөө энийг квадрат өстэй тий. L косинус байсан юм чинь энэ дээр x-ийн квадрата гэж гаргаж болж байна. Өөрөөр хэлбэл би баахан юу төлөө бүшний тухай онлын юмнуудыг нь баахан юмнуудыг нь ярьж хагаад ek тэнцүү k l квадратыг ухаан 2 хастдаг нь k ухаан 2 x-ийн квадрата гэсэн тэгшэл гаргачлаа. Кинетик энергийн хавьд эсвэл анханасаа бас ингэж болох байсан. Билээ энерги хадгалагдах хууль E байгаад E чинь өөрөө кинетик энерги дээр нэмэх нь потенциал энерги, байрлалын энерги болон хурдны энерги тий. mv квадратыг ухаан 2 нэмдэг нь kx квадратыг ухаан 2. Энийг болохоор анханаас тогтмол байх хэрэгтэй гэж зүгээр c гэж тавьчихдгоо конст. Би эндээс буцаагаад тогтмол юм тэнцүү манай нөгөө kx тий
MV квадратыг ухаан 2 нэмдэг нь KX квадратыг ухаан 2 байгаа юм биш үү? Энерги хадгалах тухай биелэн штэ гэх юм бол дахиад бас энергийн KX тэнцүү тогтмол тооноос хасдаг нь KX квадратыг ухаан 2. Гэт энэ дээр нэмэх байсан юм чинь нөгөө тийш нь гаргаж хараа хасгалж штэ тэ. Эндээ яг адилхан урд гараад ирж байна тийм үү? Нэг нь болохоор тогтмол тоогдсон, нөгөөд нь болохоор яг тогтмол тоог гэхгүйгээр яг тэр нь тэд шүү гэдэг тоог нь олцсон л байгаа байхгүй юу? Тэгээд хасдаг нь болохоор KX квадратыг ухаан 2 гэдэг чинь хас тэмдэгтэй парабол. X тэнцүү ямар нэгэн x-ийн квадрат гэж бодохоор чинь дээшгээ харсан парабол байгаа тийм. Урталт нь хасах тэмдэг тавьчих гэх юм бол буцаад доошоо харсан парабол болчихно. Тэгэхээр тоо нэмчлээ. KX тэнцүү тогтмол тооноос хасдаг нь x квадрат гэрээ дээшгээ c хэмжээнд шилжих ёстой шүү дээ. Тэр хэвээ ийм график байсан бол нөгөө график нь одоо жоохон дээшгээ өмнө байснаасаа тийм өмнө байснаасаа c хэмжээ дээшгээ шилжих ёстой гэр тэр нэг ийм төв парабол байх ёстой юм шиг байна. Энийг нэгэнд олцсон байгаа юм чинь энийг хэрэглэдэг хөө. X тэнцүү тэг үед яах юм гэхээр шууд эн чинь өөрөө тэг болчихно. K квадратыг ухаан 2 байх ёстой юм. Тэгээд x нь буцаад L дээрээ очихороо 0 болох юм байна тийм. Гэт графикийн сонголтыг харъя. Тэг үе дээрээ x маань тэг үе дээрээ хамгийн их утга авцсан. Тэгснэ x маань L үе дээрээ буцаад энэ 0 дээрээ ирсэн байх ёстой. Тийм парабол доошоо харсан парабол гэхэр чинь угаасаа л энэ юм шүү. Тэ? X нь тэг үе дээрээ ямар ч юу лээ агшилт суналт байхгүй үе дээрээ хамгийн их хөдөлгөөний энергитэй байжгаад X нь тэг дээрээ ирэхээрээ биш X нь L дээрээ ирэхээрээ тэ энэ чинь өөрөө нөгөө хоёр тишгээ явахдаа ишигээ юу юм яг нөгөө нэг тэнцвэрийн цэгээрээ болохоор айгүй их хурдтай дайж өнгөрөөд ишигээ явснаа жоохон удаашарч жагаад хурд нь тэг болоод буцаад нөгөө тишгээ татагдаад яг ингэрээ дарахтаа хурд нь хамгийн их. Тэгснэ ишигээ явахдаа пүршийн агшаахтаа нөгөө хурдаа зарцуулж жагаад нөгөө тал дээр очиод хурд нь дахиад тэг болоод буцаад нөгөө тишгээ татагдаад гэдэг явах ёстой шүү. Тэгэхээр яг энэ L дээр ирсэн үедээ болохоор хурд нь тэг болцсон байх ёстой юм чинь тгийгээ дайчих ёстой байхгүй юу? Тэгээ яг энэ дээр ирчих юм байна гэдэг. Нэг бол нэгдүүлээ пүршнийхэн төслийг бичээд x биш ээ x 2 шижиг тэнцүү яхин хасах k бахан mt x дээ эндээс болохоор x тэнцүү юу a cosine omega t болох ёстой гэж үчээд тэгснэ тэрнээсээ уламжлал аваад хурдыгаа олоод тий a хасах sinus a omega sinus omega t болох ёстой гэж үчээд тэгээ энийг квадрат төвшүүлж хагаад угаасаа нөгөө kx гэдэг чинь кинетик энерги юм чинь mv квадратыг бахан 2 байх ёстой гэдэг юмудаа хийж явж хагаад тий c-гээс хасдаг нь kx квадратыг бахан 2 байх ёстой байна гэж гаргаж болно. Аль эсвэл шууд энерги хадгалах тухай биелнэ. Потенциал энерги дээр нэмэх нь кинетик энерги байх ёстой. Кинетик энерги маань өөрөө kx-ээр тэмдэглэсэн юм байна. Потенциал энерги маань болохоор угаасаа бүшний их чинь kx квадратыг ухаан 2 байдаг шүү дээ. Тэгмүүтээ энерги хадгалах тухай биелнэ гэх юм бол энэ өөрөө тогтмол байх ёстой гэдэг. Тогтмолоос хасдаг нь kx квадратыг ухаан 2 байх ёстой гэдгийг гаргаад тэгээ хийсэн ч бас болох юм байна. Энд дэхтэй график болохоор юу юм? Зүгээр x квадрат авах юм бол дээшгээ харнаа. За тэгээд хасах x квадрат авах юм бол доошоо харнаа. Тогтмол тоо нэмж хасах юм бол дээшээ ч юм уу доошоо шилжнэ. X-с нь тоо хасч нэмэх юм бол баруун зүүн тийшээ шилжнэ ч юм уу тий. Функцийн графикийн шилжилтийг бас яхаа жоохон мэддэг байхгүй бодоход хэцүү бодлого юм тий. За өнөөдөр гарч ирсэн шинэ үг байна уу гэхээр эндээс юу вэ? Эндээс болохоор 6 тон сонгогдсон шүү гэдэг. Тогтмол тооноос хасдаг нь kx квадратыг ухаан 2 гэхээр ийм график гарна гэж хэлээд байгаа. Өнөөдөр шинээр гарч ирсэн өгнөд гэхээр кинетик энерги, өндөө энерги гэсэн байгаа. Энэ хөдөлгөөний маань энерги тий. mv квадратыг ухаан 2 маань шүү. mv квадратыг ухаан 2 маань. Нөгөөд нь болохоор баны кэри пүрш маань байна. Эндээс пүршний өөрийн урттай ямар нэгэн сул тагшилт байхгүй. Нөгөө x-ийн тэнцүү тэг үе хэлээд байна. Тэгэхээр нэг агших гэсэн үг байсан юм байна. Энийг скриншот хийгээд зэжлээд. Арай за неплайн байлаа. Дараа дахин уулзъя баярлалаа.